Билээ зарын Хинтээ аймгийн Бор өндөр суманд газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах шийдвэрийг бол засгийн газрын хуралдаанаар бол гаргасан. За тэгвэл энэ ажлыг хийх ажлын хэсгийн ажил энэ сарын 14-ний өдрөөс эхэлнэ гэж холбогдох албаныхан мэдээллээ. Түүхийн газрын тосоо олборлох. За энэ нөөц тогтоогдож байгаа тогтоогдох цааш нөөц өсөх боломжтой газруудын дунд байдаг гэдэг асуудлуудаа авч үзсэн гэж бид ойлгож байгаа. За өнөөдөр бол газрын төсний салбарынхан нефт боловсруулах үйлдвэр байгуулах асуудлаар санал бодлоо хуваалцсан байгаа. Энэ үеэр аж үйлдвэрийн сайд 2021 онд жилд 2.5 сая тонн шатхан үйлдвэрлэх хүчин чадалтай газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсон байхаар төлөвлөж байгаа гэж мэдэгдсэн. За Монгол Улсын ерөнхий сайд асан Содном газрын тос боловсруулах үйлдвэрийн техник эдийн засгийн үндэслэлийг олон янзаар боловсруулж, үндэсний компаниг бүтээн байгуулалтанд оролцуулж, газрын тосны ордуудах үндэсний компаниудын эзэмшлийг нэмэгдүүлэх хэрэгтэй гэх саналыг бол энэ үеэр хэлж байлаа. Тэгэхээр нефтийн бүтээгдэхүүн импортлогчдын хувьд бол энэ асуудлыг дэмжиж байгаагаа илэрхийлээд Монгол шиг далаад гарцгүй улсын хувьд бага оврын газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах нь ашиггүй тусах бас эрсдэлтэй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн. Тиймээс нефт боловсруулах үйлдвэрийг дагаж бий болдог 40 гаруй төрлийн үйлдвэрийг хамт цогцоор нь төлөвлөж төмөр замын тех хүчин чадлаас одоогийнхоос 2 дахин нэмэгдүүлэх хэрэгтэй гэж өөрсдийн байр суурь илэрхийлжээ. 2.5 сая чинь бид өөрсдөө мэдж байгаа 1.2 сая тонныг бид импортлдог. Дээр нь цаана үлдэж байгаа 1.3 сая тонн гарч байна шүү дээ. Тэрийг бид экспортод гаргана. Бид хятад руу экспортлно. За хятад руу яагаад экспортлж байгаа юм? Хятадын өдөр тутмын хэрэглээ бол өдрөөс өдөрт маш их нэмэгдэж байгаа. Дээр нь хангамжийн асуудал нь байнгын асуудалтай байдаг. Тийм ч учраас экспорт нь бүтээгдэхүүнээ өгдөг шүү дээ. Тэгэхээр 2015 онд Монгол улс 1 сая орчим тонн газрын тос олборлож экспортлсон бол 668.3 сая ам.долларын үнэ бүхий 1.1 сая тонн шатхуун импортлсон байдаг. За одоо олборлолт явуулж байгаа 3 ордоос гэхэд ирэх 5 жилийн хугацаанд 21.3 сая баррел газрын тос олборлоно гэж тооцоосон. За ойрын 5 жилийн хугацаанд барихаар төлөвлөж байгаа нефт боловсруулах үйлдвэрийн түүхий эдийн 80 орчим хувийг дотоодын ордуудаас хангах боломжтой гэж уул уурхай амны төлөөлөл үзэж байна. Үлдсэн одоо 20 бүтээгдэхүүн авах гэрээний дагуу хийж байгаа хайгуулын үр дүнгээс бас энэ нөөц бол олборлолт бас нэмэгдэх боломжтой байна. Яг тэгэхээр одоо өмнө говь Сүхбаатар зэрэг аймагуд бол өнөөдрийн байдлаар 2 талбай дээр бол тос илэрсэн байгаа. Тэгэхээр дотоодод нефт боловсруулах үйлдвэрийн ажлын талаар яригдж байгаа энэ үед олон улсын зах зээлээр газрын тосны үнэ хэрхэн өөрчлөгдөж байгаа талаарх мэдээлэл таны анхаарлыг хандуулъя. За газрын тосны ханшийн төлөвийн талаар шинжээчид бол харилцан адилгүй таамагтай байгаа. Bloomberg-ээс явуулсан судалгаанд оролцсон шинжээчид 4-р удирлэхэд ханш дунджаар 15 ам.доллараар өснө гэж таамаглаад байсан. За тэгвэл Morgan Stanley энэ удаа 4-р удирлын ханшийн төлөвийг 29 ам.доллар гэж тогтоосон анхаарал татлаа. Өөрөөр хэлэх юм бол эрэлт хүлээлтэд хүрэхгүй байгаатай зэрэгцээд нийлүүлэлт өсөх төлөвтэй байгаа нь таамаглаж байснаас илүү удаан хугацаанд бол ханшийг одоогийн доод түвшинд нь хадгалах болно гэж Morgan Stanley онцолсон байна. За энэ 7 хоногт гарсаар бас газрын тосны ханш нэлээд докторгүй байгаа. Хүлээлт үүсгэж байсан Америкийн нэгдсэн улсын агуулгах удах нөөцийн мэдээлэл гарч нөөц шин дээд зэгтээ бол хүрсэн. Гэхдээ нөгөө талд ам.долларын ханш олон улсын зах зээл дээр 5 гарагт огцом суларсан энэ удаад газрын тосны ханшид илүү хүчтэй нөлөө үзүүлсэн. Бараг 10%-аар бол сүүлийн 2 өдөрт газрын тосны ханш өссөн дүр зурагтай байгаа юм а.